хөгжүүлэх гэсэн сэдвээр Аранга аймгийн Өндөр улаан сумын боловсролын сургуулийн мөнх жаргал Алтан зул Дорж ханд Цэргийн Балчид Жаргалбаа нарын багийн төлөөллийг урьж байна. Аранга аймгийн Өндөр улаан сумын Монгол нэгэн багш нарын өгүүлбэрийн хичээл хоорондын классаас сурагчдын бүтээлч чадрыг хөгжүүлэх гэсэн эрхлэлийг бэлэн боллоо. За манай сургууль өнгөрсөн хичээлийн болохоор сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр нэгдсэн байна. За энэ хөтөлбөрийн хүрээлд яасан бэ гэвэл идэвхтэй суралцдаг, юу шүлттэй, цаг баримтдаг, бүтээлчээс идэх чадвартай бүгдийг бий болгоё гэж зорилт төвшүүлээ. Тэгээд энэ зорилтынхаа өмнө сургалтын болгон өөр гэсэн мэргэжлийн онцлогтой тохирсон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. Бүтээж үйл ажиллагаануудыг. За тэгээ энэ үйл ажиллагаа болохоор манай Монголын сургалтын болохоор ном бидний нөхөр гэдэг аяны бүхний цагийн хүрээнд зохион байгуулсан юм. За энэ аяны хүрээнд яасан гэхээр сурах гэж байгаа үгүүдийг уншаад түүний дагуу бүтээж даалгаврыг хийя. Одоо тухайн бод зохиолоос төрсэн мэдрэмж сэтгэлээ бичиж, зураг захин контент хийх, одоо бяцхан ном хийх гэх юм уу те. Энэ өгүүлбэрээр дамжуулаад юу яа бүтээж даалгавар хийе гэдэг одоо урдааны зохион байгуулсан. За тэгээ бид ингээ урдааны зардаа бүтээлээ шалгуулаад чинь бид нар дараах асуудлууд тулгамдсан байна. За ямар асуудал тулгамдсан гэдэг нэгдүгээрт нь болохоор одоо мэдрэмжтэй илэрхийлэх бичсэн хүмүүс болохоор одоо бичсэн хүмүүс болохоор бүтцээр бичээгүй, найруулгын өрөөнд алдаатай. За тэгээд уран төслийг хийж ашиглаагүй, баримт таталгаа бичээгүй жишээ. Зурж ирсэн хүмүүсийн болохоор үг бүрийн зохицол байхгүй, анслалт байхгүй. За тэгээд тухайн зохиолын үйл одоо дөрийг бүгдээр нь одоо агуулгад бүгдээр нь илэрхийлээд үйл гэдэг юм уу? Дараах асуудлууд тулгамдсан. Тэгэхээр бид нар сургалтын багчаар ярилцж байгаа. Тэгээд энэ одоо чадваруудыг яаж сайжруулах вэ гэдэг зүйлээр ярилцж байгаа. Түүнээрээ ээж хичээлдэг бүгдээрээ эдгээр чадваруудыг сайжруулах боломжийг хайх юм байна. Эдгээр чадваруудыг ээж хичээлүүдээр яаж авч үзэх вэ гэх энэ боломж одоо судалгааны ажил хийсэн. Тэгээд ямар одоо зорилготой вэ гэхээр 6-аас 9 ангийн одоо ангийн сурагчд байгаа өгүүлбэрийг одоо хичээл хоорондын интеграцлаад сурагчдын одоо бүтээж чадах одоо суралцахыг хөгжүүлэх туршид судалгаа хийж одоо шалгуур өгдөг тооцоох гэсэн зорилгыг хүрээд дараах зорилтыг төвчүүлсэн байна. За тэгээд бид зөвхөн уламжлалт аргаар хичээлээ яаж заасан бэ гэвэл тэгэхээр уламжлалт аргаар хичээлээ зааж үзсэн. За ихэнх додоор ингээ одоо бурхан бодаа хоёр гэдэг зохиолоор заагаад энэ аяас хичээлээ түн шийдлийг хийж үзсэн. За тэгмүүд ямар асуудал гарчсан бэ гэхээр эдгээр нэг зөвхөн хичээл заахдаа хүүхдүүдийг ингээ аяг идэвхтэй оролцдог хүүхдүүдийг хүүхдүүдтэй хайцлах юм байна. Тухайн нэртэй асуудал өгөхгүй юм байна. Сэжүүлэх хүүхдүүд нэртэй асуудал өгөхгүй байна. Зүгээр ингээд асуудыг тэр асуудыг хариулж байгаа хүмүүс маань одоо идэвхтэй оролцдог хүмүүс хариулдаг юм. Асуудыг хариулсан дээр үсэх нь асуудал төрдөг юм байна. За хоёрдугаар мэдээ бүтээх бүдээр яах юм бэ гэхээр ер нь бас нөгөө идэвхтэй оролцдог хүмүүс маань мэдрэмж сэтгэлээ бичээд нөгөө зураг хоорондоо тэр багшд танилцуулж баттай буюу гэрийн дарга дээр яаж юм гэхээр зөвхөн сурагчдын тэдэс нэгдүгээр үнцэг одоо асуудыг хариулаад гэж тухайн хүмүүсийн ардлын баттай хичээлийг хийгээрэй гэдэг юм уу. Ийм ээлж хичээлийг бид зохион байгуулдаг гэсэн байна. Тэгэхээр бид нар дараагийн ээлж хичээлээр эдгээр асуудлуудыг яаж сайжруулах вэ гэж ярилцаж хэлсэн үндсэндээ хоёрдугаар ээлж хичээлээр болохоор бид яасан бэ гэхээр 8 ангийн баримтсан цогтын нээж зохиолоор дахиад туршид судалгаа хичээл заасан. Эднийг ингээд сайжруулах юм бол тэгвэл бид нар яг байх хүүхдний бүрийн оролцоог өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нар одоо асуултаар нээлттэй болох хэрэгтэй юм байна. Одоо асуултыг хариулт яваа ирээдүйн морч юм уу те багш өөрөө ингэ сонгох маань хариулт юм байна. Тэр мэдлэг болох тэгээд зохиол одоо бүрийн зам чанар сэдв гол санаа дээр илүү ингээд бүтээж хийх юм байна. Идэвхтэй сургалтын агуулгыг илэрхийлээд өгөх хэрэгтэй байна. За гэрийн даалгаврыг бас сонголттой өгөх зүйтэй байна гэдгийг гац гаргаануудыг гаргасан байна. За тэгээд бид нар яасан гэхээр 6-аас 9 ангийн нийт 10 өгүүлбэр байгаа. Одоо сурагчтай энэ 10 өгүүлбэр дээр бид бас ингээд идэвхтэй сургалтын агыг хэрэглээд одоо энэ өөрсдөө хийсэн хичээлүүд дээр анализ хийгээд 10 хичээлээр хичээл заасны үндсэндээ бид нар 8 дараагийн 3 бүлэгт одоо бидний хяналтыг ерөнхийдөө 6-аас 9 дэх 243 хүүхдтэй судалгаа хийсэн. Тэрнээс 8 дараагийн сонгож аваад 8 дараагийнхаа 3 бүлэг дээрээс
уран бүлгийн хоёр бүлгийн туршилтын анги гэж авч үзээд нэг бүлгийн хэмжээ ангитай үзээд хоёр бүлгийн 48 сурагчтай судалгаа хийж үзсэн. Үнэхээр шалгуур гаргасан. Саяны хоёр бүлгээс таалагдав гэх. Ямар үнэхээр шалгуур гаргасан бэ гэхээр ер нь бол ингээд зураг болон мэдрэмжтэй илэрхийлэн байдал илэрхийлэх чадвартай бүтээл ямар чадвар байх ёстой вэ гэдэг үнэхээр шалгуур намаа харжаад өөрсдөө үнэхээр шалгуур авсруулаад ингээд үнэлж үзсэн. За тэгвэл одоо жишээ нь мэдрэмжтэй илэрхийлсэн байдал дээр нийт нь 10 оны татвар байх ёстоос хамгийн өндөр оноо гэхэд одоо 7 оноо гэж жишээ дээр бид 48 хүүхдийн. За тэгвэл хамгийн бага нь 1 оноо гэхэд 8 хүүхд жишээтэй. За тэгээд бид нар ер нь дундшин 75% байна гэж үзэхэд дунджаас 3.5 оноо бага бидний их тустай анги маань хүүхдүүд. За тэгэнгүүт бид нар тэгвэл одоо зургийн хувьд ч гэсэн нэг 15 оны татвар шалгуур гаргаж үзснээс хамгийн өндөр оноо гэхэд одоо 48 хүүхдийн маань 11 оноо 3 авч жишээтэй. Одоо дундчин нь 5-6 оноо хүүхд авч ирсэн. 70% гүйцэтгэлтэй байна гэж бид өөрсдөө тооцоолсон бол дунджаас 1.5 оноо бага. Тэгэхээр бидний хамж ирсэн зураг чадвар мэдрэмжтэй илэрхийлэх бүтээл чадварууд маань бид манай сургуулийн хүүхдүүдийн хувьд бага байна гэж юу эдгээр судалгаагаар батлагдчихж байгаа. За тэгэхээр бид нар дараагийн ээлжлэлээр яаж төлөвлөх гэдгээр дахиад анализ хийгээд ярилцсан. За тэгээд энэ нь ангидгийн энэ 48 сурагч маань гिचээд эдгээр оролцож байгаа хүүхдүүд маань мэдрэмжтэй илэрхийлэх бичээд байгаа мó гэрийн даалгавар сайн хийгээд байгаа хүүхдүүд мэдрэмжтэй сайн хийгээд байгаа хүүхдүүдээс бас коллеж хийсэн хамаарлын судалгаа хийсэн. Тэгвэл бид нар яг гिचээд эдгээр оролцож байгаа хүүхдүүд маань мэдрэмжтэй илэрхийлж байгаа байдал зурж байгаа байдал хамаартай байна. Ер нь бол хийж сайн хийж байна. Зураг байдал ч гэсэн энэ оролцоо бүтэц даалгавар одоо зураг мэдрэмжтэй илэрхийлж байгаа байдал одоо хамаартай байна гэж дараагийн судалгаа харагдаж байгаа. За тэгэнгүүт бид нар тэгвэл дараагийн ээж хичээлээ тэгвэл яаж заах вэ гэж ярилцаад ер нь бол хүүхэд бүрийн оролцоодоо сурах юм байна. Уран зохиолын хичээлийн өгүүлбэр гэдэг хичээлийг заахад хүүхэд бүрийн оролцоог өгөх шаардлагатай юм нэгдүгээр. Тэгвэл бид хичээл яаж хийх вэ? Хоёрдугаар нь гэрийн даалгавар дээр юм бас ачаалал өгөх юм байна. Гэрийн даалгавар бүгдийг хийх юм бол сонирхолтой байна. Өөрсдийнх нь одоо сонирхлын дагуу сонгогдтой өгөх хэрэгтэй байна. Тэгвэл дахиад яах вэ гэхээр хүүхдүүдийн бүтээл чадварыг сайжруулах интеграц хичээл зааж үзье гэдэг одоо хацгаалгаа гаргаад бүгдийг анализ хийсэн. Мэдрэмжтэй илэрхийлэн бичиж байгаа бүгд маань тэгвэл Монголын хичээлээр одоо гайгүй сайн дуу авсан бүгд мэдрэмжтэй илэрхийлэх чадвар хэр хамаартай юм бэ? Одоо түүхийн хичээлээр ямар хамаартай юм бэ? Иргэний осцоо хичээл, туршлага бүлгийн хичээл гэсэн энэ дөрвөн хичээлийг хийсэн. За яагаад болсон бэ гэхээр бид нар одоо энэ хичээл хоорондын удирдлын бодлого язгын түгээр нь бас юу авч үзээд коллеж шинжилгээ хийж үзсэн. Хоёрдугаар нь бидний нөгөө авсан өгүүлбэр маань дээд намгийн өргөсний бүтэц өгүүлбэр байсан учраас энэ дөрвөн хичээлтэй агуулгын хувьд холбогдож ирсэн. Тийм учраас энэ дөрвөн хичээлийг авч байгаа дараагийн удаа бид яасан бэ гэдэг интеграцийн хичээлийн төлөвлөлт гаргаад тэгээд интеграцийн хичээл зааж үзсэн. За заатаа яасан бэ гэхээр яг нөгөө нэг өөрсдөө хараа тулгандаа байсан асуудлуудаа тусгаад гэрээ даалгавар дээр нь алхан бодлого хичээл бүрийнхээ алхан бодлого дээр нь тусгаж үзээд тэгээд интеграцийн хичээл заагаад дахиад нөгөө нэг үлдүүгээ одоо интеграцийн хичээл заангууд хүүхдүүд бүтээл дахиад нөгөө туршилтын ангийнхаа 48 хүүхдээс дахиад нөгөө судалгаа авсан. Яг нөгөө нэг шалгуур ихэд одоо школын шалгуураас 48 хүүхдээс дахиад интеграц хичээл заагаад хэд хэдэн хичээл заасны дараа авч үзвэл бидний дүү яаж одоо өөрчлөгдсөн бэ гэхээр нөгөө гацгаарны 3.5 байсан дундч маань 0.2 болж нэмэгдсэн. За мөн зургийн хувьд ч гэсэн гацгаарны 1.5 байсан 3.8 болж өөрчлөгдсөн байна аахгүй. Тэгээ энэ дээрээс дүгнэхэд бид яах вэ? Ер нь ихтэй сургалтын аргыг тогтмол хийгээд хүүхдийн бүрийг одоо хүүхдийн бүрийн оролцоог нэгдүүлснээр нэгдүгээр. Хоёрдугаар нь хүүхд бүрийн сонирхлыг дагуу гэрийн даалгаврыг хийх боломж нөхцөлөөр хангалтнаа нэг. Гуравдугаар нь одоо Монгол нэг хичээлийн интеграц болох одоо Монгол нэг хичээл уран зохиолын хичээлийн интеграц болох бүх хичээлээр нь интеграцийн зохион байгуулах юм бол сурагчдын бүтээл чадвар одоо хөгжих боломж байгаа байна гэдгийг бидний судалгааны үйлдэл харуулж байна. Тэгэхээр одоо бид нар цаашид яг бол дараагийн хичээлдээ одоо яг ингээд интеграц хичээл заагаад идэвхтэй сургалтын энэ олон агуулгыг хэрэгтэй одоо интеграц хичээл заах юм бол бид энэ дээр тусгай асуудал гарахгүй гэдэг байна. Манайд төсөв байна.